хаа байсан одоо дундад зуунд таны сая хэлдгээр те Европод энэ манай шишинг шүтгэхгүй байна гээл шатаагаал буудахын буудаал байж байгаа. Чингис хаан Хувлаа хаан манайхан хүлэмжшөрдөг л байсан мэт. Хар хоринд хэдэн зуун моск, хэдэн зуун христийн сүм минь манай сүм хийдүүд хэдэн зуугаараа байдаг байсан мэт. За тэгэхээр одоо түүх талаас ярих чинь би ганц хоёр хонтой хэлж. Зарим хүмүүс хэлдэг тийм ээ, манжууд оруулж ирсэн гэх. Бид бүгдээр хар хорин очих юм бол одоо хар хорины малтлаг гараад ирсэн байна. Хар хоринд байсан хамгийн өндөр барилга нь гараад ирсэн. Цогт сүм гэдэг. 9 давхар барилгатай тэмцэх буддийн сүм байж. Хэд онд? 1200-д. Одоо ингээд та мэдэхгүй шүү дээ. Одоо бүр дижитал юугаар нь зураг мөргөн бас 1200 онд 9 давхар барилга. 9 давхар буддийн шишний сүм байжаа гэдэг нь хэлж. Тэгээ энийг тодорхойлохдоо ухсан эрдэмтний нь бол их Монгол улсын мөрөглийн гол дугна нь байж гэж. Мөрөглийн гол мөрөглийн төрийн мөрөглийн гол дугна. Их Монгол улсын. Их Монгол улс. Хамгийн хүчрүү үед. Нэг юм яс мэлхий байдгаа тийм ээ. Яс мэлхийнд тэр яс мэлхий дээр нь байгаа бичиг чинь тэр сүмийн өмнө байсан хөшөө. Бичгэн тайлагдсан. За. Өгөөдө хаан зарлигаар мөнх хаан барьж гүйтсэн баг. Өгөөдө хааны үед эхлээд мөнх хаан би гүцээлээ гэсэн байна. Далай хаан дөрвөн хааны нэг мөнх. За тэгээд энэ 1200 оны үед ганц өөр ямар ч сүм хийдийн төр одоохоор илрээг байгаа. Гэтэ 9 давхар байшин шиг. Тэр шиг өөр юм олдор байхгүй. Энийг анх Оросын эрдэмтэд олж гарч ирчээд их Монгол улсын хааны ордны юм байна гэж дүгнжсэн шүү дээ. Гэтэл энэ бол буддийн сумдуугнаас нь тодорхой бас эргэлзээг бас. Ганцхан нийслэлтэй байсан уу гэтэл одоогийн байдлаар 3-4 газар яг 1200-аад онтой холбогдох буддийн цогцлбор байгууламжууд алдаад. Цогцлбор байгуул. Дотор 10 хэдэн сүм дугнаас бүрдэх хэрэмтэй цогцол байгууламж арангаагаас болтож. Цогцлбор. Дотор олон дуганд бүгдээр 1200 холбогддог. 13, 1300, 1200 холбогддог. Чинха юулаа уучлаарай. Говь Алтай аймгийн Шарга сумаас Чингис хааны үед холбогдох Харуул хотод байсан Бурхан багшийн маш том хөшөөний бой буюу хөлнийх нисэг олдож чадаж. Бурхан багш. За энэ бол их нэг биш. Маш олон байрлуудад дандаа буддийн шишний бүхэл бүтэн цогцлбор дугна олдоод оршуулах цан үлтэй холбоотой хөвсгөлөөс олцсон алтан бурхан гэл байна. 1200 оны. За уугар эднэрийн олдурууд бол бүр цөндөө их. Тэгвэл бид нар бас нэг маргаан байдаг штэ. Монгол хэлтэй бид нар яг энэ газар нутаг дээр байсан юм уу байгаагүй юм гэл. Түрэг бичгүүд гарч ирээд байдаг. Одоо налаахын энд байгаа ах тийм ээ. Орхны хөндөгөөс илэр. Монгол хэлтнүүд байсан. Монгол хэлтнүүд энэ нутаг дээр суужээ гэдгийг гарцаагүй маргаангүйгаа олдсон хүүс толгойн бичээсгээд олдор байдаг. Хаана 1967 онд анхаарсан шүү дээ. Хүүс толгойн бич. Булган аймгийн булганаас олсон баг. За би андуурчиж баг. Алдартай бичээс. Энэ хүүс толгойн бичээсийг дөнгөж сая 1912 онд өнөөдөр Германы эрдэмт за Монголын эрдэмт намтарсан баг. Хамтдаа тэр бичээсийг тайлж уншлаа. Энэ болохоор авээ бичиг байхгүй юу? Авээ бичиг бол нэг тайлах юм бол буруу уншигдахаар байхгүй. Нэг үсэг нь авээг нэлгэлж тэр Монгол хэл байсан мэн нотлогдсон. Энэ 1400 жилийн түүхтэй бичиг. Өөрөлдөл 1400 жилийн өмнө Монгол хэлтнүүд байж Монгол бичгийн дурсгал хамгийн эртнэ. Өмнө байсан цаг хугацаа даруй 700 жилээр урагшлуулсан байхгүй. 700 жилээр урагшлуулад 1400 жилийн өмнө Монгол газар нутг дээр Монгол хэлтэй хүмүүс байсан гэд Монгол бичгийн дурсгал нас. Монгол хэлний дурсгал. Бичиг нь болохоор Брахми бичиг. Энэ итгэээс үсэлтэй Брахми бичгээр Монгол хэл дээр бичсэн байна. Энэ бичиг буддийн шишний агуулгатай. Бодисаттва, хүч шатан, нэг хүний таалд өгсөн түргийн хааны таалд өгсөн зориулаад ерөөлийн Бурхны шишний агуулгатай үг байна. Яг л Монгол бичгээр бичсэн.
Монгол Бичиг нь бичиг болохоор яг уу брахми бичиг, брахми бичиг гэхдээ үг нь хэл нь монгол хэл. Ааха. Монгол хэл. Тэгэхээр тэрийг бол тайлцоход байх юм бол байхгүй ингээд. Одоо нэг нь тайлцсан болохоор хойш Монгол брахми бичигэд хойшоо Монгол брахми бичиг олдруу тусах юм бол шууд тайлагдана. Энэ бол дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн одоо юу баримт гэх юм уу? Шинжлэх ухааны нээлт. Тэр үед л манайхан буддын шин шүтдэг байсан гэдгийг илэрхийлэл. Монгол бурхны шин шүтжээж түргийн их үе бурхны шинтэй байж түүнээс ш түргээс хойш уугаар ер нь бүгдээрээ за тэгвэл энэ 1400 жилийн бурхны шинтэй байсныг нотолж штэ тийм ээ. Хамгийн их Монгол одоо ухсаат яг Монгол бидний одоо шууд удам гэж маш их тодорхой ярьдаг нь бол жужаанууд байхгүй. Нэрэн хүмүүс. 400-аас 600-аад нэрэн хүмүүс. Тэгтэл Булган аймгийн Сэлэнг сумын инг толгойн сангийн аж ахуйг ярьдаг тийм ээ. Тэрний инг толгой доороос бурхны шишний дугна гараад ирлээ. Тэрний өмнө байсан Дайхи бурхан гэж шүтээд ирсэн бурхан нь болохоор бурхан Будда болох нь нотлогдлоо. Бурхан Будда. Эний дээжийг нь тийм ээ Японд руу яваад цаг тоог нь тодрууллаа. 400 он. 1600 жилийн өмнө Монголд жужаа Нэрэн улсын үед бурхны шишин байжээ. Ер нь бол их сурулж бол хүнийг үеэс бурхны шишин байсан гэж хэлдэг. Их сурулж. Бүр ааха. Хүнийг үеэс. Тэгтэл энд түүхийн археологийн хатуу баримтууд одоо зарим газар нь дутуу байсан. Тэгтэл Нэрэн ус 1600 жилийн бурхны шишний сүм дугна. Бурхан Будда яг тухайн үеийн Афган гэдний бурхан багш нэг Будда дэсэн шүү дээ тийм ээ. Яг тэр бурхан багш босоо бурхан багш байна. Тэр бурхан багштай яг ижилхэн бурхан багш байна. Дуган сүмэн байна. Энэ бол гарцаагүй эргэлз. Тэгтэл хэдэн жилийн өмнө Завхан аймгаас Хүннүүгийн булшаас Бопер гарч ирсэн. Бопер. Энийг яг ижилхэн Боперууд Хятад, Солонгос эднээс олддог. Энийг тайлбарлахдаа буддийн шашны хүч угуулах хэрэгсэл гэж тайлбартай би өөрөө харсан. Хүч угуулах хэрэгсэл. Буддийн шашинтай холбоотой гэнэ. Тэгэхээр одоо ийм л байна. Монголд бурхны шин хизэнээс орсон байх юм бол Монголын энэ тэгшүндэрлэг одоо бидний байгаа энэ газар нүүдэлчин ард түмэн олон төр тулсыг байгуулсан. Мандан бадарсан, буурсан. Тэгээ бүх төр тулсууд бурхны шишнийг залж исэн байна гэдэг хатуу олдрууд нотлогдоод байна. Хатуу олдор. Бурхны шин үеийн үед монголчуудын шишин шүтлэг нь болж ирж байна. Сая би хэллээ сангийн Бопер гэж хэллээ. Гэхдээ бол 1600 жилийн түүхтэй бурхан багш сүм дугна байна гэж хэллээ. Өөр нэгч ямар ч шашны зан үлийн ийм хэрэгсэл байхгүй. Шүтэн байхгүй. Олдоогүй. Одоо химэл оюун ухаан хөгжиж байна л да. Тэгэхээр химэл оюун ухаан хөгжихийн хэрээр оюун ухаан сүнс энэ ойлголтууд өөрчлөгдөх үү? Энэ ер нь яаж харилцан орших юм? Бурхны шишин юу гэж тайлбарлах юм бол? Одоо бурхны шишин жишээлбэл ингээд яг амьдарч болох тийм юм бүтээжлээ гэтэл тэнд шууд сүнс оршно л хөцөж шүү дээ. Тэр тодорхой бодгаал мөн л хөцөж. Химэл оюун ухаан бидний амьдралыг одоо ингээд бүр ингээд дөрөвт шинж юу ажил дээр хувьсгалуулж нэгэнтээ өөрчлөх гээд байна л да. Энэ дээр үндсэн утга санаа өөрчлөгдөх үү? Буддийн агуулгад бол нөлөө байхгүй. Нөлөө байхгүй. Бидний ахуйд яаж нөлөөлөх юм бэ? Буддийн агуулгад бол тэгэл одоо өөрөөр хэлбэл нөхцөл нь байх юм бол оюун ухаан орчно л гэж хэлээд. Тэгээд төрөл авчна л нөхцөл нь байх юм бол орчиж болно. Тэн дээр ямар ч байдлаар тийм ээ эцэг ихийн та цагаан тусал юу гэдэг те юу гэдгүүлээ үр тогтоод тэр нөхцөл үр дүнгууд оюун орчно л гэж хэлдэг. Тэр шиг лабораторийн нөхцөл энийг бүтээлээ оюун орчиж болно л гэж хэлдэг. Ямар нэгэн дижитал инээтрэ байдлаар бүтээчих юм бол оюун орчлол тэр оюун хоёр мөн болвол мөн бол. Тэгэхээр дагаад яг оюун мөн болвол оюун байхын тулд одоо жишээлбэл бие гэдэг ч юм уу л мэдрэмж ч гэх юм уу тиймэрхүү юмнууд бас байх хэрэгтэй.
сая их гоё зүйл хэл. Яг бүр хаавсан хүннүүгийн үеэс ч юм уу. За бүр яг бодит нөгөө олдурууд нь бол 1400 жилийн тэртех рүү явж шít. 1600. Тий, 1600 жилийн өмнөх тийм ээ. Тэгэнгүүт тэр үед байгаа номлолууд тухайн үеийн магадгүй барууны бидний мэддэг одоо физикийн, биологийн энэ шинжлэх ухаанаас хугдгуун ингээд тэр үедээ ч гэсэн урдлалах гэсэн байна гэсэн үг байх нь шүү дээ тийм үү. Тэгээд одоо магадгүй одооноос 500 жилийн дараа ч юм уу одоо нөгөө бидний байдаг дараа төрөл сүнс оршихуй бүх юм магадгүй огтлцохыг ч үгүйсэхгүй. Сургаал нь бол 1500 жилийн өмнө одоогийн шиг л байсан гэсэн. Харин Түүнээс би одоо бурхны шнийг одоо шинжлэх ухаанаас айгүй урд мурд байна гэж би тэгж хэлэх тийм дуртай биш л те. Бүх юмараа ч байт юм уу тэгж хэлж чадахгүй. Зүгээр сэтгэлийн талаар бол бурхны шин илүү гүнзгий байхаа л гэж бодож байна. Философи гэх юм бол шинжлэх ухаан ч өөрөө философи биш шүү дээ тийм ээ. Дотроо философи суурсан тань мэдхүн арга зүйх юм уу гэх нэг юм багтвал. танаас нэг зүйлийг заашгүй асуухгүй бол ус болохгүй л да. Бид нар ингээд хэн нэгэн өнгөрөөд бурхан болоочийн араас ингээд бас маш их цаан үйл үлддгээ, буйны үйл хийдгээ. За тэгээд эхний асуулт нь 49 хоног. Яагаад 49 хоног гэж байдгийг? Тэр 49 гэдэг тоо ямар учиртай? Энэ бурхны шинт л итгэдэг зүйлэлтэй одоо ингээд жишээлбэл хүн өглөө штэ тийм ээ. Клиник өглөөж байна. Үхэл гэж яг юу хэлэх вэ гэдэг чинь одоо шил бид нар үхэл гэл нэг нэрлээд байдаг болохоос яг ангаахын төвшөндөө ч гэсэн үхэл гэдэг маань яг онооцсон тийм ирмэг бас эрэхтэй байхгүй юу? Жишээлбэл зүрх зогслоо өглөө биш юм уу? За ерөө жишээлбэл зүрх зогсоод амьсгал тасраад амьсгалахгүй бол зүрх зогсоод үхлээ гэж хэлчихэд одоо практик дээр тийм ээ зүрхэн зогсоод одоо та нар харж ирсэн мэт ингээл ажиллаж байгаа зүрх биш байхгүй юу? Ажиллахгүй болох зүрхийг л ингээл тусан жаад нь шүү дээ. Тэгэл цаг хараад ингээл за тодорхой хугацаат. За одоо бол амжихгүй. Тэр дотор зогссон зүрх эргээцэгч боломж байдаг байна шүү дээ. Тэр үхэг бол бас тарч байгаа тэгж байна. Яг тэрхэн хугацаанд тий. Зүрх зогссон байсныг үхсэн гэж бас болохгүй байгаа шүү дээ. Үхчих юм бол чинь эргээд амьдрах боломжгүй шүү дээ. Үхнэ гэдэг чинь тэр чигтээ цааш явах гэдээ бид хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр клиник үхлийг яг үхэлгээд хэлэх юм бол ингэдэг ажил маань утгагүй болох гэдэг шүү дээ. Тэгэхээр ингэж дараад идэг болохоор сэрэх тохиолдол боломж практик дээр клиникт байдаг болохоор сэрдэг хэрэг шүү дээ. Тэгэхээр зүрх зогсоод амьсгал зогсон үхсэн гэж үзэхэд хэцүү байгаа шүү дээ. Тийм ээ. Эргээ босоод ирсэн. Одоо тэр нөгөө ингээ бид нар нөгөө итгэл там бамбыг ингээд шүтээд ингээд яг мөн тэгэхээр ямар бурхны шашинд бол үхэл гэдэг бол яг ийм зүйл биш л дээ. Үхэл гэдэг бол бурхны шинчүүд энэ бол 2-3 хоног үргэлжилдэг процесс байхгүй юу? Процесс. Одоо бидний оюун ухаан бидний биенээс сална гэдэг нь пак гэж салчдаггүй гэдэг юм л дээ. Жам ёсороо үхсэн тохиолдолд энэ чинь тодорхой шат дараалал үе шат процессын туршаал алгууртаа тийм эхлээд биеийн дотроо хураагдах үйл явц болоод тэгж байгаагаар явна л гэж хэлж байгаа. Тэгэхээр хураагдах процесс гэдэг нь бол тодорхой хугацаанд үргэлжилдэг үйл явц. Тодорхой хугацаанд үйл. Тэгээ энэний тухай ярих гэж байгаа шүү тийм ээ танаас. Гэхдээ би эхлээд 49 гэдэг хоногтой байна. Яг тэгээд зарим нь ингээ өхгүй удаад идэг гэж байгаа шүү дээ. За энэ бол одоо яг практик байдаг зүйл шүү дээ. Энэ нэг маш халуун хүний чмаар өдөртөн л гарахгүй бол тэр чинь сүд болно шүү дээ. Тэгтэл 2-7 хоног 3-7 хоног бясалгал цуцсан хүмүүс бол байгаа. Тэр нь би ямар ч муудахгүй. Клиник бол үхэл болцсон, зүрхэн зогссон, амьсгалан зогссон. За тэр судалгаанууд л дутуу байгаа. Тэгээд маш их нарийн метаболизм байна уугүй юу? Маш их нарийн төвшөнд тархины үйл ажиллагаа байна уу? Энэ тусдаа асуудал баг тийм ээ. Гэтэ сонирхолтой нь мууддаггүй. Шинжлэх ухаанд баймгүй зүйл болчиход байна шүү тийм ээ. Тэгээд эн чинь шууд ялцрал явагдаж эхлэх ёстой шүү тийм ээ. Тэгтэл тэхгүй 3-7 хоног Монголд ч гэсэн тохиолдсон шүү тийм ээ. За энэний тухай ярьж байгаа биш болохоор энийг алгасаад үхэх гэдэг маань тодорхой хугацаанд үргэлжилдэг. Тэг гараа авчлаа. Гараа яваад дараагийн төрөл рүү очинод тийм ээ. Дараагийн төрөл рүүгээ энэ төрлийг орхиод дараагийн төрлөөрийн хооронд завсрын төрөл гэж юм зөөврийн оршихуу гэх юм уу төрөл байна л гэж бурхны шүүцээд амлалт.
Тэр нь болохоор хамгийн ихдээ 49 хоногийн дотор л дараагийн төрлөө зөөчих хэрэгтэй байна. Магадгүй эндээс хэдийн тэрбум гэрлийн жилийн цаана байгаа нэг газар төрөл авах хэрэгтэй бол тэр завсрын төрлийг аваад тэр нь бол одоо бурхны шинэ итгэдгээр бол маш хурдтай гэдэг юмыг нэвтлэх чадвартай гэж хэлдэг. Тэр завсрын төрөл гэдэг маань тийм байгаа шалтгаан болохоор тэр орон тээвэрлэх хэрэгтэй байхгүй. Тэгээд нөгөө одоо сүнсээ гэдэг юм оюу сүнс гэдэг нь бас айгүй яригтай асуудал шүү. Одоо оюу ухаанаа хэлчих тийм оюу ухааны бүрдлээ гэж хэлэх юм уу. Тээвэрлээ тэгээд дараа тэгэхээр хамгийн ихтэй шүү. Тэрнээс нэг өдрийн дотор дараагийн төрлөө авчиж болно. 2 өдрийн дотор хамгийн ихтэй 49 хоног. 7 хоногор солигддог гэж хэлээд байна. Хамгийн ихтэй 7 завсрын төрлөө 49 хоногт дээр ямар ч байсан гэсэн дараагийн төрлөө авцсан байна л гэж хэлдэг. Тэгээ 49 хоног гэх буюу тэр завсрын санаа нь бол тэр завсрын үедээ жоохон уян байхгүй юу. Өөрөлд энэ үед нь маш их буюу хийчих юм бол яг энэ муу зайн төрөх гээд байжсэн ч бас тээвэрлэлт яв гэж шүү дээ. Тэр хонд их буюу хийчих юм бол бас илүү сайн төрөл авчих боломж байна л гэсэн санаа байдаг болов уу гэж би бодож байна.